1982 оны 101 өглөө Америк нэгдсэн улсын Вашингтон мужийн Кинг тойрог өглөөний манан Грин Ривер голын дээгүүр аажуухан хөшөглөн тогтож байлаа. Энэ бол загасчид, алхагчид, гэр бүлүүд амралтынхаа өдрөөр ирдэг тайван бөгөөд үзэсгэлэнтэй газар байв. Гэвч тэр өглөө бүх зүйл өөрчлөгдөжээ. Голын эргээр явж байсан хүмүүс усны захад хэвтэх нэгэн эмэгтэйн цогцсыг олсон байна. Цагдаа нар хэргийн газарт яаралтай иржээ. Эхний байдлаар тэд үүнийг энгийн нэгэн хүн амьд хэрэг гэж үзсэн байна. Гэвч хэдхэн хоногийн дараа дахин нэг эмэгтэйн цогц олдов. Удалгүй 3 дахь нь, 4 дахь нь, тэгээд 5 дахь нь бүх хохирогчид залуу эмэгтэйчүүд байлаа. Ихэнх нь гэрээсээ оргосон өсвөр насныхан эсвэл биеэ үнэлэгчид байсан юм. Шүүх эмнэлгийн шинжилгээ нэгэн аимшигтай ижил төстэй зүйлийг илрүүлжээ. Тэд бүгд боомлуулж нас барсан байв. Тэр мөчид мөрдөн байцаагчид нэгэн үнэнтэй нүүр тулсан юм. Вашингтон мужид цоврал алуурчин гарч иржээ. Удалгүй хэвлэл мэдээллийн түүнд нэгэн нэр өгсөн байна. Грин Риверийн алуурчин. Тэр нэр Америк даяар төгөж хүмүүсийн айдас болсон юм. Гэвч тэр үед хинч алуурчин өдөр бүр ажилдаа явдаг, өршүүлтэйгээ нэмсэглэн мэндэлдэг, жирийн нэгэн ажилчин ир гэдгийг мэдээгүй байлаа. Түүний нэрийг Гри Леон Рижэ гэдэг. 1949 оны 2 дугаар сарын 18-нд Юта мужийн Солт Лейк Сити хотод төрсэн тэрээр гаднаас нь харахад бусдаас огт ялгархгүй нэгэн байв. Өндөр боловсралгүй, онцгой авьяасгүй, даруухан ажилтай, гэр бүлтэй, шашинлаг, өршүүдтэйгээ найрсаг харилцдаг нэгэн байв. Түүнийг таньдаг хүмүүсийн ихэнх нь их л дуугүй ажилсаг хүн байсан гэж дурссан байдаг. Энэч түүнийг Америкийн түүхэн дэх хамгийн аюултай цуврал алуурчдын нэг болно гэж төсөөлөөгүй юм. Гэвч энэ түүх түүний насанд хүрсэн үеэс эхлээгүй. Бүх зүйл түүнээс хавьгүй өмнө эхэлсэн байлаа. Гэри 2 ахтай байсан бөгөөд бага насаа жирийнтлэн Америк айлд өнгөрөөсөн мэт харагддаг. Гэвч гэр бүлийн хаалга хаагдмагц бүх зүйл өөр болдог байжээ. Гэригийн эцэг их байнга хэрүүл маргаантай байдаг байв. Эцэг нь автобусны жолооч хийдэг байсан бөгөөд байнга биеэ үнэлэгчдийг тээвэрлж явдагтай бухимдаж, их нэртэйгээ хэрэлдсэний дараа уураа Гэри болон түүний ах нарыг зодож гаргадаг байв. Харин ээж нь хатуу ширүүн захирангуй зантай нэгэн байв. Их нь үг хэлээр Гэри болон түүний ах нарыг байнга доромжилдаг дарангуйлагч эмэгтэй байжээ. Гэри бүх зүйлийг ээж нь удирддаг шашны хатуу, консерватив гэр бүлд өсчээ. Түүнийг ялихгүй алдаа гаргахад л ээж нь зодож загалмай өмнө хэдэн цагаар ч хамаагүй өвдөг сөхрүүлэн залбируулдаг байв. Тэрээр Гэриг өчүүхэн алдаа гаргасан ч чангаар загнаж хатуу шийдэгдэг байжээ. Хүүхэд насндаа Гэри аюулгүй 50 орчин гэж юу байдгийг бараг мэдэрсэнгүй. 1960 онд гэр бүл нь Вашингтон муж руу нүүжээ. Гэвч шинэ хот, шинэ сургууль түүний амьдралыг сайжруулсангүй. 7 настад нэмч нар Гэрид энүрэз буюу шөнө унтаж байхдаа өөрийн мэдлгүй шээдэг эмгэг оншилжээ. Энэ төр зүрийн асуудал байсангүй. Тэр 13 нас хүртэл орон оргосоор байв. Ээж нь үүнд маш ширүүн ханддаг байсан гэдэг. Уг орондоо шейх тоолонд ээж нь галзуурах шахан уурлаж, явандаа түүнд гутамшигтай шийтгэл бодож олсон байна. Тэрээр хүүгээ угаалгын өрөө рүү чирч гулдран оруулж бэлэг эрхтнийг нь хатуу өргөчээр өвдгөн угаадаг байв. Хөө өвдсөндөө уйлдаг байсан ч энэхүү тарчлаанд дахин давтагддаг байжээ. Рижэ сэтгэл зүйчдэд ээжийнхээ садист үйлдэлүүдийн талаар ярихдаа анх удаа чангаар уйлсан гэдэг. Тэрээр ээждээ нэгэн зэрэг хайр, айдас, уур хилэн бүр бэлгийн татагдал хүртэл мэдэрдэг байсан гэж ярьжээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ мэд хоорондоо зөрчилдсөн мэдрэмжүүд түүний сэтгэл зүйн хөгжилд ноцтой нөлөө үзүүлсэн байж болох юм. Гэхдээ энэ түүний дараа нь үлдсэн аимшигт гэмт хэргийг зөвтгөх үндэслэл биш юм. Дэлхий дээр түүнээс ч хүнд хүчээр зовлон туулсан мөртлөө бусдын амьдралд хор хүргээгүй сая хүн бий. Эцсийн сонголтыг хүн өөрөө л хийдэг. Рижэ мөн адил өөрийн сонголтын төлөө хариуцлах хүлээсэн юм. Сургуульд Гэри бусад хүүхдүүдээс хосорч эхэлжээ. Тэр унших бичгтээ хүндрэлтэй байсан бөгөөд 2 удаа анги үлэрсэн байна. Ингэснээр нас жацуу хүүхдүүдээс бараг 3 жилээр хосорчээ. Хажим нь түүний IQ 83 гэж үнэлэгдсэн бөгөөд дислекси буюу унших бичих чадварт нөлөөлдөг эмгэгтэй байсан тогтоогдсон юм. Тэр дуу цөөтэй, найз нөхөд цөөнтэй, өөрийгөө илэрхийлэхдээ муу хүүхэд байжээ. Харин дотроо уур хилэн гомдлоо улам ихээр хоримтлуулж байсан бололтой. 1965 он Гэри ердөө 16 настай байлаа. Нэг өдөр тэр 6 настай хүүг ойруу дагуулan оржээ. Ямар ч маргаан болоогүй, ямар ч шалтгаан байгаагүй. Гэнэт тэр хотог гарган хүүхдийг цээжин тус газар нь хотголсон байна.
Аз болоход хүү амьд үлджээ. Тэр ойгоос өөрөө гарч ирэн тусламж хүсснээр эмч нар амийг нь аварсан юм. Тухайн үед энэ хэрэг бүрэн талигдаагүй үлдсэн ч олон жилийн дараа Эрижээ өөрөө энэ халдлагыг үйлцснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Өнөөдөр шинжээчид энэ явдлыг түүний хүчирхийлэл анх удаа бодит үйлдэл болон эхэлсэн мөч гэж үздэг. Энэ өсвөр насны хүү ирээдүйд Америкийн хамгийн аимшигтай цуврал алуурчдын нэг болно гэдгийг тэр үед хэн ч төсөөлөөгүй. 1969 он Гэри Эрижээ 20 нас хүрч ахлах сургуулаа төгсөв. Сургуульд байхдаа тэрээр онцгой амжилт гаргаж байгаагүй ч нэгэн зүйл тууштай байжээ. Энгийн бусдад анзаарагдахгүй нам гүм амьдрах явдал. Тэрээр Клаудиа хэмээх бүсгүйтэй гэрэлсний дараахан Америкийн нэгдсэн улсын тэнгисийн зэргийн хүчинд татагдан алба хаахаар явсан байна. Удалгүй түүнийг Вьетнам руу илгээжээ. Тухайн үед Вьетнамын дан эд үргэлжилж байсан бөгөөд олон мянган Америк зэрэг эх орноос алс газар тулдаж байв. Эрижээ хангалтын тээврийн ангид алба хааж байсан ч дайны бодит нөхцөлдөө өдөр бүр нүүр тулж байжээ. Гэвч түүний амьдралд хамгийн том өөрчлөлтийг дайн биш өөр нэгэн зуршил авчирсан юм. Вьетнамтай хугацаанд Эрижээ бие үнэлэгч эмэгтэйчүүдийн үйлчлэгийг тогтмол авдаг болсон байна. Тэр хамгаалтгүй бэлгийн харьцаанд ордог байсан бөгөөд удалгүй цаг хүйтэн өвчин тусчээ. Эмчилгээ хийлгсэн ч энэ явдал түүнийг зогсоосонгүй. Хожим мөрдөн байцаалтын үеэр тэрээр энэ үедээ бие үнэлэгч эмэгтэйчүүдийг нэгэн зэрэг хүсэж бас үзэн яддаг болсон тухай ярьсан байдаг. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ хоёр эсрэг мэдрэмж нь хожимын гэмт хэргийнх гол шалтгаануудын нэг болжээ. 1971 онд Эрижээ зэргийн албаа дуусгаад Америкийн нэгдсэн улсад буцаж ирэв. Гэвч гэртээ ирээд удалгүй хүн цохилт амсжээ. Эхнэр Клаудиа нь өөр хүнтэй болсон байв. Тэд удалгүй салсан байна. Энэ сал түүнийг гаднаасаа 50 харагдуулсан ч дотоод ертөнцийг нь улам бүр хоосруулжээ. Яг энэ үед Вашингтон мужийн Ken Wars үйлдвэрт автомашин будагчаар ажилд орсон байна. Энэ ажил нь түүний амьдралын хамгийн тогтвортой зүйл болж хувирсан юм. Өглөө бүр ажилдаа явна, орой бүр гэртээ хайрна, цалингаа авна, татвараа төлнө, хамт ажиллагчтайгаа мэдлэнэ. Гаднаас нь харахад жирийн нэгэн Америк ажилчин байлаа. Хэн ч түүнийг удахгүй олон хүний аймыг авч чадах хүн болно гэж төсөөлөөгүй юм. 1973 онд тэр Марша гэдэг бүсгүйтэй танилцаж удалгүй гэрлэв. Гэрэлсний дараа Эрижээгийн зам байдал гэнэт өөрчлөгдсөн мэт харагдах болжээ. Тэр Библийг тогтмол уншдаг болов. Сүмд очиж мөргөл үлдэнэ. Заримдаа нутгийн хүмүүст Библийн талаар ярьж номлол хүртэл хийдэг байсан гэдэг. Номлол сонсохдоо нулимс сонирхдаг байсныг танилуд нь хүртэл дурдсан байдаг. Гэвч энэ зөвхөн хүмүүсийн харж байсан дүр төрх байжээ. Түүний нууц амьдрал үргэлжилсээр байв. Тэр бие үнэлэгчтэй уулзсаар байсан юм. 1975 онд эдний хүү Мэтью мэндэлжээ. Гэр бүлийнхэн шинэ амьдрал эхлэнэ гэж найдаж байв. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Эхнэр нөхөр хоёрын харилцаа айжмаар муудаж эхэлжээ. Маргаан ихссэн байна. Эцэст нь 1981 онд тэд гэрлэлтэд цуслуулсан юм. Шүүх хүүг ээжийнх нь асрамжид үлдээж Эрижээ хүүхдийн тэтгэмж төлөхөөр болсон байна. Авралтын өдрүүдэд хүүтэйгээ уулзах эрх түүнд үлджээ. Хожим олон хүн нэг зүйлийг гайхдаг болсон юм. Хүн аавгаа халамжтай хүн гэж дурсдаг байхад нөгөө талд нь тэр үеэс цуврал алуурчин төрөн гарч байсан нь үнэхээр итгэмээргүй санагддаг. Мөрдөн байцаалтын дараа сэтгэл судлаачид Эрижээгийн талаар нэгэн чухал дүгнэлт хийжээ. Тэрээр гиперсексуал буюу хитих бэлгийн дур хүсэлтэй хүн байсан байна. Тэр эхнэрүүдээс байнгын бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байжээ. Нөгөө талаар биеийн эмнэлэгч эмэгтэйчүүдийн үйлчлэгийг тогтмол авдаг байсан ч тэдний гүнээ үзэн яддаг байжээ. Байцаалтын үеэр тэд миний дур хүслийг татаж бас юу хүргэдэг байсан гэж мэдүүлж байжээ. Энэ хоёр туйлын эсрэг мэдрэмж олон жилийн дараа аимшигт үр дагаварт хүргэсэн байна. 1981 оны сүүлээр Эрижээ Сиэтл хотын өмнөд хэсэг жижиг байшин худалдаж авчээ. Эхэндээ тэр байшингаас асуурлан хэсэг хугацаанд түрээслүүлсэн байна. Харин 1982 оны дунд үеэс өөрөө ганцаараа амьдрах болжээ. Даруухан байшин, чимээгүй гудамж, энгийн өршөөд хэн ч тэрийн байшинд ямар аимшиг нуугдаж байгааг мэдээгүй. Олон жилийн дараа мөрдөн байцаалтын үеэр Эрижээ өөрөө би олон эмэгтэйг тэр байшинд боомлж алсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэсэн ч цагдаа нар байшинг нэгжих үед бараг ямар ч нотлох баримт олдоогүй юм. Тэр уул мөр үлдээхгүй байх тал дээр гайхалтай болгоомжтой нэгэн байжээ. 1982 он айсв.
Олон жилийн турш дотороо хоримтлуулсан уур хилэн, гаж хөсөл, хүчирхийллийн сэтэл одоо бодит үйлдэл болж эхлэхэд бэлэн болжээ. Вашингтон мужийн гудамжинд нэгэн ажилчин машинаа унан явж байна. Түүнийг харсан хэн ч яахгүй, хэн ч сэжиглэхгүй. Харин удалгүй тэрхэн Америкийн түүхэнд дэх хамгийн аимшигтай цуврал олоочдын нэг болон хувирах гэж байлаа. 82-100 гэрийн 90-р голын эргээс анхны цогц олдно. Тэр цагаас хойш Вашингтон мужид айдас ноёлж эхэлнэ. Харин алуурчин хүмүүсийн дунд урдын адил нэмсгэлээр алхаж явсан юм. Гаднаасаа энэ жил бусад жилүүдээс ялгарх зүйлгүй мэт харагдаж байлаа. Хотын голомжоор хүмүүс ажилдаа явна, хөөгтүүд сургуульдаа явцгаана. Амралтын өдрүүдээр гэр бүлүүд цэцэрлэгт хүрээлэн голын эрэг дагуу зугаална. Гэвч энэ 50 амьдралын цаана хэн ч анзаараагүй нэгэн аимшиг эхэлж байжээ. Рижа хохирогчтой санамсаргүй сонгодоггүй байжээ. Тэр үргэлж хамгийн эмзэг хүмүүсийг онилдог байсан. Гэрээсээ оргосон охид, биеэ өндлөгч эмэгтэйчүүд, мансууруулах бодис донтсон хүмүүс. Тэр тэднийг хайж Сидл хотын өмнөд хэсэг Такомо хүрэх зам, нисэх буудлын орчин болон биеэ өнлөгчд олноор зогсдог газруудаар машинаа удаан жолоодно. Яарахгүй, сандарсан шинж гаргахгүй, зүгээр л ажиглана. Хин ганцаараа явна, хин хамгаалах хүнгүй вэ? Хэнтэй хамт явсныг маргааш хинч санахгүй вэ? Тэр зөвхөн ийм л хүмүүсийг сонгодог байжээ. Хожим байсалт үеэр түүнээс яагаад ийм эмэгтэйчүүдийг сонгодог байсан талаар асуухад тэднийг хуурах хамгийн амархан байсан гэж хариулсан байдаг. Энэ эдгээр үг түүний сэтгэлгээг бүхэлд нь илэрхийлж байлаа. Ирээжээ хүч хэрглэн хүн хулгайлдаггүй байв. Тэр эхлээд итгэлийг нь олдог байсан. Машинаа аажуухан дөхүүлэн цонхоо буулган 50 минутлан үн тохиролцсон. Заримдаа нэмсгэлж хөдөл ярилцдаг байжээ. Тэр маш 50 хүн шиг харагддаг байсан учраас олон эмэгтэй түүнээс аюул мэдэрдэггүй байв. Гэхдээ машины хаалга хаагдсан тэр мөчөөс эхлэн бүх зүйл өөрчлөгдөнө. Буцах зам бараг үгүй болдог байжээ. Ирээжийг хөвчлэн хохирогчоо эзгүй газар эсвэл өөрийн гэр рүү аваачдаг байсан. Эхэндээ бүх зүйл тохиролцсон ёсоор үргэлжлэнэ. Ямар ч маргаан байхгүй, ямар ч сүрдүүлэг байхгүй, харин гинэт тэр араас нь дайрдаг байжээ. Ихэнхдээ хоёр гараараа хоолойг нь шахан боомлдог байсан. Зарим тохиолдолд олс бүс зэрэг ойр байсан зүйлийг ашигласан байдаг. Хохирогчид тэмцдэг, амин тэмцсэн эсэргүүцдэг. Гэвч Ирээжээ биеийг нь хүч сайтай байсан бөгөөд эцэст нь тэднийг дийлдэг байжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээнүүдийн дийлэнх нь нэг ижил дүгнэлтэд хүрсэн байдаг. Үхлийн шалтгаан боомлолт. Хохирогч нь амьсгал хорсны дараа Ирээжээ хэргийн газрыг тэр даруй орхидгүй байжээ. Мөрдөн шалгалтын үеэр тэрээр зарим хохирогчийн цогц дээр дахин эргэж очдог байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ мөрдөн байцаагчдыг төдийгүй олон жил цуврал оловчдыг судалсан сэтгэл судлаачдыг хүртэл зочирдуулсан юм. Түүний үйлдэлийг ойлгох боломжгүй мэт санагдж байсан ч энэ түүний гэмтэргийн нэг л хэв шинж байжээ. Сэтгэл зүйчид алуучныг эмэгтэй хүний амьсгал проживааг харахтаа бэлгийн таашаал авдаг гэсэн хувилбарыг дэвшүүлжээ. Ийм дүр зураг түүнд бүрэн хэмжээний бэлгийн харьцаанд орохоос илүү таашаал өгдөг байв. Тэрээр некрофили үйлддэг байжээ. Хохирогчтой хүнээсний дараа Ирээжээ тэдгээрт секс хийх дуртай байсан бөгөөд заримдаа ялзарч муудсан цогцтой хэдэн өдөр дараалан ялаа батхан шавах хүртэл эргэж орчдөг байв. Гэвч түүний хэлснээр тэрээр өгсөн эмэгтэйчүүд амьд эмэгтэйчүүдээс илүү сэтгэл хөдлөм санагдсандаа бус харин өөр эмэгтэйг дахин хөнөөхөөс илүү аюулгүй байсан учраас цогцтой бэлгийн харьцаанд ордог байжээ. Цаг хугацаа хэдийгээр өнгөрсөөр байсан ч гэрийн ирээвэрийн эргээс цогц олдсоор байлаа. Хохирогчтой өсөх тусам олон нийтийн айдас улам нэмэгдэж байв. Өдөр бүр сонинууд нэг л асуултыг тавина. Дараагийн хохирогч хэн байх вэ? Харин мөрдөн байцаагчид өөр асуултын хариуг хайж байлаа. Энэ хүнийг хаанаас олох вэ? Тухайн үеийн хэрэг Вашингтон мужийн түүхэнд дэх хамгийн том мөрдөн шалах ажиллагаа болж өргөжсөн юм. Кинг тойргийн шерифийн газар тусгай ажлын хэсэг байгуулж холбооны мөрдөгч овчооч мөрдөн шалгалтад нэгдэв. Хэдэн 10 мөрдөгч зөвхөн энэ хэрэг дээр ажиллаж байлаа. Өдөр бүр шинэ мэдээлэл ирнэ, өдөр бүр шинэ сэжигтэн гарч ирнэ. Гэвч маргааш нь бүгд мухардалд ордог байв. Алуурчин ямар ч уул мөр үлдээдэггүй байлаа. 83 оны сүүлээр мөрдөн байцаагчдын анхаарлыг татсан нэгэн хэрэг гарчээ. Нэгэн биеэ үнэлэгч эмэгтэй цагдаагийн газарт ирээд айдастай хоолоогоор болсон явдлаа ярьсан байна. Тэр нэгэн үйлчлүүлэгчтэй тохиролцсон машин суужээ. Эхэндээ бүх зүйл хэвэн байсан. Гэвч удалгүй жолооч гинэт хоёр гараараа хоолойг нь боож эхэлсэн байна.
Эмэгтэй бүх хүчээрээ эсэргүүцэн тэмцэж хаалгыг онгойлгон машинаас үсэрч чаджээ. Энэ Нэрижигийн дарилтаас амьд гарсан ховор тохиолдлуудын нэг байв. Эмэгтэй жолоочийн царайг сайн тогтоожээ. Машиныг ч санаж байв. Тэр мэдээллийг цагдаад өгсөн байна. Мөрдөн байцаагчид тэр хүнийг удалгүй олжээ. Түүний нэр Гэри Леон Рижэ. Цагдаа нар түүний өнгөрсөн амьдралыг шалгаж эхэллээ. Тэр байнга биеийн өмлөгчтэй уулздаг байжээ. Эмэгтэй хүнийг боомлохыг завдсан хэрэгт холбогдож байсан. Ажил нь түүнийг хохирогчд болсон бүсээр өдөр бүр явах боломж олгодог. Мөн зарим гэрчийн мэдүүлэг түүнтэй таарч байв. Энэ бүхнийг нэгтгэн үзэхэд Рижэ хамгийн хүчтэй с ижигтэн болжээ. Гэвч тэр мөрдөн байцаагчдад нэг л зүйл татгаж байсан юм. Шүүхэд хангалттай нотлох баримт. Мөрдөгчид Рижэг худал илрүүлэгч аппарат болох полиграфийн шалгалтад оруулахар шийджээ. Тухайд полиграфийг бараг алдаа гаргадаггүй арга гэж үздэг байсан юм. Рижэ ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй тайван суулаа. Асуулт бүрт энгийн хоолойгоор хариулж байв. Түүнээс та эдгээр эмэгтэйчүүдийг алсан уу? Та гэрийн ривэрийн алуурчин мөн үү? Та хохирогчдыг таньдаг байсан уу гэж дахин асуужээ. Рижэ бүх асуултад нэг л хариулт өгсөн байна. Үгүй. Түүний зүрхний цохид бараг өөрчлөгдсөнгүй. Амьсгал нь тогтун байв. Цусны даралт нь ч хэвийн хэмжээнд үлджээ. Хэдэн цаг үргэлжилсэн шалгалтын дараа шинжээчид дүгнэлтээ гаргав. Полиграфийн үр дүнгээр Рижэ худал хэлээгүй гэж үзжээ. Өрөөнд нам гүн болов. Мөрдөн байцаагчид итгэж ядан бие бие рүүгээ харцгаажээ. Тэдний хамгийн хүчтэй с ижигтэн нэгэн өдрийн дотор бараг гин буруугүй хүн болж хувирсан байлаа. Рижэг суллав. Тэр цагдаагийн газрын хаалгаар тайван алхсаар гарч оджээ. Хожимны хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагчдын нэг ингэж дурсан байдаг. Бид түүнийг гартаа атгачаад алдсан. 1984 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байлаа. Мянган хүнээс мэдүүлэг авав. Олон мянган автомашин шалгав. Гэвч алуурчин хаанигтэй биш яг тэдний нүдний өмнө амьдарсаар байв. Өдөр нь үйлдвэртэй ажиллана, оройн гэртээ харин амралтын өдөр сүмд суун, өршөөдтэйгээ нэмсгэлэн мэдлэн, харин шөнө болоход дахин ангаа хайхаар гардаг байжээ. Түүний хоёр өөр дүрийг хэн ч холбож чадсангүй. Гэвч цагдаа нар өөрсдөө ч анзаараагүй нэгэн зүйл хийсэн байлаа. 87 онд тэд Рижигээс үс чөлсний дээш авч архивд хадгалжээ. Тэр үед энэ ердийн нэг мөрдөн шалгах ажиллагаа мэт санагдаж байв. Харин 14 жилийн дараа шинжлэх ухааны хөгжил энэ жижигхэн дээжийг түүхэн нотлох баримт болгон хувирах болно. 84 он полиграфийн шалгалтаас цэвэр гарсны дараа Гэри Рижэ дахин эрх чөлөөтэй болов. Цагдаа нарын хувьд мөр мухардав. Хэвлэл мэдээллийн анхааралч айжмаар өөр хэрэгүүд рүү шилжив. Гэвч нэг хүн огт тайвширсангүй. Тэр бол Гэри Рижэ өөрөө. Тэрээр нэг зүйлийг маш сайн ойлгож байлаа. Нэг удаа аз таарсан ч мөнхөд азтай байхгүй. Тиймээс тэр улам болгоомжтой болжээ. 80-ад оны дунд үеэс түүний арга барил өөрчлөгдөж эхэлсэн байна. Тэр нэг газарт удаан саатахаа болжээ. Нэг замаар дахин явахгүй. Хохирогчдын зохицыг өөр газарт үлдээх болов. Заримыг нь ойд, заримыг нь жалганд, заримыг нь хүн бараг очдоггүй уулын ингэрт. Тэр мөрдөн байцаагчдыг төөрөлдүүлэхийг оролдож байсан илт байлаа. Гэсэн ч нэг зүйл огт өөрчлөгдсөнгүй. Түүний байн үргэлж хамгийн эмзэг хүмүүс хэвээр байв. 85 онд Гэри Жудит гэх эмэгтэйтэй танилцжээ. Хэдхэн сарын дараа тэд гэрэлсэн байна. Жудит нөхрөө хөдөлмөрч даруухан халамжтай хүн байсан гэж хожим олон удаа дурссан байдаг. Тэр арх бараг хэргэлдэггүй, тамхи татдаггүй, ажилдаа үнэнч, гэрийн эвдэрхий зүйлийг өөрөө засчихдаг, амралтын өдөр хашаагаа цэвэрлдэг байжээ. Гэр бүлийнх нь түүнийг үлгэр жишээ нөхөр гэж боддог байсан юм. Харин Жудит нэг л зүйлийг огт мэдээгүй. Нөхөр нь зарим орой ажилд хараад шууд гэртээ ирдэггүй байжээ. Тэр өөрийн харанхуй ертөнц рүүгээ буцаж ордог байсан юм. Тэдний байшинд бараг нэг ч хивс байсангүй. Шалан бүхэлдээ цэвэрлэхэд амархан материалтай байв. Мөрдөн шалгалтын дараа Рижэ яагаад хивс хэргэлдэггүй байсан тодорхой болжээ. Тэр уул мөр үлдээхээс үргэлж айдаг байжээ. Цус, үс, ширхэглэг эдгээрийг шалнаас арчих нь хивснээс хамаагүй амар байлаа. Энэ бол урьдчилан бодож төлөвлөсөн үйлдэл байсан юм. 1990 оны сүүлээр ДНК-гийн шинжилгээ асар урттай хөгжиж эхэлжээ. Өмнө ашиглах боломжгүй гэж үздэг байсан маш жижиг улмрыг
хүртэл шинжлэх боломжтой болсон байна. Мөрдөн байцаагчид хуучин нотлох вариантуудаа дахин сэргээж гаргаж ирэв. Тэдний зорилго нэг байлаа. Шинэ технологиор хуучин нууцыг тайлах. Лабораторид хадгалж байсан дээжүүдийг нэг нэгээр нь шинжилж эхэлжээ. Удалгуудад ирээжигийн ДНК-г хэд хэдэн хөргөчөөс илэрсэн биологийн улмөртэй харьцуулсан байна. Хариуч удалгүй гарлаа. Дээжүүд хоорондоо таарч байсан юм. Өрөөнд байсан мөрдөн байцаагчид хэсэг хугацаанд юу ч дуурсангүй. Тэд бараг 20 жилийн турш хайсан хүнээ эцэст нь олжээ. 2001 оны 11-р сарын 30 өглөөний ээлж эхлэхийн өмнө цагдаа нар Ирижээг ажлынх нь ойролцоо саатуулжээ. Тэр эсэргүүцэл үзүүлсэнгүй, орохыг оролдсонгүй. Тайван байдалтай машинаас бууж гав зүүлгсэн байна. Мөрдөн байцаагчид түүнд эхний ажил 4 эмэгтэй амийг хөнөөсөн хэрэгт ял тулгав. Гэвч тэдний гарт байсан нотлох баримт үүгээр дуусахгүй байлаа. Хохирогчдын зармын хувцснаас илэрсэн будгийн бичлэг хэсгүүд Ирижигийн ажилдаг Ken Words үйлдвэрийн хэрэглэдэг будгийн найрлагтаа тохирж байсан юм. ДНК, будгийн шинжилгээ, гэрчийн мэдүүлэг, олон жилийн турш цугларсан жижиг хэлтэр хэмнүүд нэг дор нийлж эвлүүлдэг зураг шиг бүх хүннийг харуулжээ. Энэ удаа Ирижи өмнөх шиг полиграфт найдах боломжгүй байв. Энэ удаа түүнийг хүмүүсийн таамаг биш шинжлэх ухаан илчилсэн юм. Тэр худлаа ярьж болох байсан, дурсамдаа нууж болох байсан. Гэвч өөрийнх нь ДНК түүний өмнөөс үннийг аль хэдийн хилчгсэн байлаа. Олон жилийн турш нуугдсан гэрийн ривэрийн алуурчин эцэст нь боломж хахигджээ. Гэвч барилчилгаа нь энэ түүхийн төгсгөл байшингүй. Харин түүний жинхэнэ аимшиг дөнгөж эхэлж байлаа. Байцаалтын өрөөнд суусан Гэри Амнэх бүрт мөрдөн байцаагчдын өмнө шинэ хохирогчдын нэр, шинэ газар, шинэ аимшиг дэлгэгдэж эхэлсэн юм. Тэр нэгэн асуултад хариулахдаа мөрдөн байцаагчдыг хүртэл чимээгүй болгосон байдаг. Би яг хэдэн хүнийг алснаа санахгүй байна. 2001 оны 11-р сарын 30 олон жилийн турш цагдаа нараас болтож чадсан хүн эцэст нь байцаалтын өрөөнд сууж байлаа. Гэри Леон Рижи. Түүний өмнө олон хавцас дүүрэн баримт бичиг өрөөстэй. Хэргийн газрын гэрэл зургууд, шүүх эмнэлгийн дүгнэлтүүд, ДНК-гийн шинжилгээний хариу, олон жилийн турш цуглуулсан нотлох баримтууд энэ удаа тэр зогтох ямар ч боломжгүй болсон байлаа. Эхний хэдэн цагт Рижи бараг юу ч хэлсэнгүй. Тэр тайван сууж мөрдөн байцаагчдын асуултыг анхааралтай сонсч байлаа. Гэвч ДНК-гийн шинжилгээний үр дүнг өмнө тавихад тэр ойлгожээ. Энэ удаа худал хэлээд нэмэргүй. Удалгүй прокурор түүнд нэгэн санал тавьсан байна. Хэрэг тэр бүх хүнийг ярьж мөрдөн шалгалт бүрэн хамтран ажиллавал цаасаар авах ял шаардахгүй. Харин үлдсэн амьдралаа шорон дөнгөргөх ял оноохоор тохиролцжээ. Ирижи хэсэг чимээг сууснаа толгойд өгөв. Тэр саналыг зөвшөөрсөн юм. Дараагийн хэдэн сарын турш мөрдөн байцаалтын өрөөнд нэгэн аимшигтай дүр зураг давтагдсаар байлаа. Мөрдөгчд ширээн дээр Вашингтон мужийн том газрын зураг дэлгэнэ. Ирижи нэгээр газруудыг зааж эхэлдэг. Энд, тэгээд энд, дараа нь энэ ойд улаан тэмдэглэгээнүүд газрын зураг дээр улам олширсоор байв. Өрөөнд байсан хүмүүсийн царай барааж эхэлжээ. Тэдний өмнө сууж байсан хүн ганц хоёр хүний биш, олон гаруй эмэгтэй амийг хөнөөсөн тодорхой болж байлаа. Нэгэн өдөр мөрдөн байцаагч түүнээс чи яагаад ингэж олон хүнийг алсан юм бэ гэж асуужээ. Ирижи хэдэн секунд бодсноо маш тайван холоор би мөнгө өрөхийг хүсдэггүй байсан гэж хариулсан байна. Өрөөнд байсан хүмүүс хэсэг зур юу ч хэлж чадсангүй. Тэр эмэгтэйчүүдэд мөнгө төлөхийн оронд амийг нь хөнөөж байсан гэдгээ огтхонч гэмшилгүй ярьжээ. Дараа нь түүнээс чи яг хэдэн хүнийг алсан бэ гэж дахин асуув. Ирижи мөрөө авчаад би тоогоо алдчихсан гэж хариулсан байдаг. Энэ эдхэн мөрдөн байцаагчдад үнэхээр аимшигтай сонсогджээ. Учир нь хүний аймд түүний хувьд тоолж баримгүй зүгэл болсон байлаа. Ирижи хамгийн багадаа 62 эмэгтэй хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч мөрдөн байцаагчид тэдгээрээс 49 хэргийг л нотлох байх хангалттай баримт олжээ. Зарим хохирогчдын зохицос өнөөдөр хүртэл олдоогүй. Зарим хэрэгт биологийн нотлох баримт хангалтгүй байв. Тиймээс шүүх зөвхөн нотлогдсон хэрэгүүдийг үндэслэн ял оноосон юм. Гэсэн ч олон мөрдөн байцаагч нэг л зүйлд итгэдэг. Ирижигийн бодит хохирогчийн доо албан ёсны бүртгэлээс илүү байж магадгүй. 2003 оны 11-р сарын 5
Шүүхийн танхимд олон жилийн турш охин, эгч, эхнэрээ хайсан хүмүүс зугдарчээ. Зарим нь 20 жил хариу хүлээсэн. Зарим нь хайртай хүнийхээ цогцсыг ч олж чадаагүй. Тэд бүгд нэг хүнийг ширтэж байлаа. Гэри Леон Рижэ. Тэр шүүхийн өмнө нэг нэгээр нь гин бурууга хүлээн зөвшөөрөв. Түүний хоолойд айдас байсангүй. Харамсалж байсангүй. Зүгээр л баримт уншиж байгаа мэт тайван ярьж байлаа. Ял сонсхийн өмнө шүүх хохирогчдын арга ирээхэнд үг хэлэх боломж олгожээ. Нэг нэгээрээ босож хайртай хүмүүсээ хэрхэн алдсан тухайгаа ярив. Зарим нь уйлж байлаа, зарим нь уурлаж байлаа, зарим нь ганц ч үг хэлж чадсангүй. Харин өндөр настай нэгэн эцэг өөрөөр ханджээ. Тэр Ирижи рүү хараад "Бурхан чамайг уучлж чадна. Би ч бас уучлж байна" гэж хэлсэн байна. Тэр үгийг сонсоод танхим хэсэг хугацаанд нам гүмбэлжээ. Ирижи анх удаа нулимсаа арчсан гэдэг. Энэ мөчийг олон хүн шүүх хурлын хамгийн санаанд оромгүй үйл явдал болсон гэж дурсдаг. Шүүх эцэст нь Ирижи 49 хүн амны хэрэгт буруутай гэсэн шийдвэр гаргажээ. Түүнд 49 насаар хорих ял оноосон бөгөөд хугацаанаас өмнө суллагдах эрхгүй болсон байна. Цаазаар авах ял оноогоогүй шалтгаан нь түүний мөрдөн байцаалтай хамтран ажиллаж олон хохирогчийн шарилыг олоход тусалсан явдал байлаа. Ингэснээр Америкийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд баригдалгүй явсан цоврал алуурчдын нэгийн хэрэг шүүхийн шатанд өндөрлсөн юм. Гэвч шүүхийн шийдвэр энэ түүхийн жинхэнэ төгсгөл байсангүй. Үлдсэн хамгийн чухал асуулт одоо ч хариултгүй хэвээрээ байлаа. Гэри Рижэгийг чухам юу ийм болгосон бэ? Мөн энэ хэрэг хүн төрлөختөнд ямар сургамж үлдээв? 2004 оны ихэр Гэри Леон Рижэг Вашингтон мужийн Уолла дахь өндөр хамгаалалттай хорих ангид шилжүүлжээ. Шүүхийн шийдвэр гарсан, хэрэг албаасаар хаагдсан, хэвлэл мэдээллийн анхааралж айжмаар өөр сэдв рүү шилжиж эхэлсэн юм. Гэвч мөрдөн байцаагчдын хувьд энэ түүх бүрэн дуусаагүй байлаа. Тэдний толгойд нэг л асуулт үлджээ. Үнэхээр энэ бүхний төгсгөл мөн үү гэж. Шүүгээр нотлогдсон хохирогчдын доод 49. Гэвч Ирижэ өөрөө байцаалтын үеэр түүнээс олон хүний амийг хөнөөсөн байж магадгүй хэмээн мэдүүлсэн байдаг. Тэр яг тоог хэлж чадаагүй, эсвэл хэлхийг хүсээгүй. Мөрдөн байцаагчид түүний заасан олон газрыг дахин шалгасан байна. Зарим газараас хүний яс олджээ, зарим газараас юу ч илрээгүй. Вашингтон мужийн ой мод, жалга, голын ирэг дагуу өнөөдөрч бүрэн шалгагдаж амжаагүй газрууд бий. Тиймээс олон шинжээч нэг зүйл дээр санал нэгддэг. Гэри Рижигийн бодит хохирогчийн тоо бидний мэддгээс хавьгүй их байх магадлалтай. Гэхдээ яг хэд байсан бэ? Энэ асуултын хариуг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Энэ түүхийн хамгийн аимшигтай хэсэг нь зөвхөн аллагын тоо биш юм. Харин 20 жилийн турш хэний ч анхаарал таталгүй амьдэрсэн явдал байлаа. Өглөө бүр ажилдаа явдаг, цалингаа авдаг, хөршүүтдэг, энэмсэглэн мэдлдэг, амралтын өдөр хашаага цэвэрлэдэг, сүмд очиж мөргөл үлддэг, хүүтэйгээ уулздаг. Энэ бүхний цаана олон гаруй хүний амийг хөнөөсөн нэгэн нуугдж байсан гэдэгт итгэхэд бэрх. Сэтгүүлч Чарли нэгэнтээ "Хэрэв чи түүний хийсэн хэргийг мэдэхгүй байсан бол тэр чиний хамгийн сайн хөрш шиг санагдах байсан" хэмээн хэлжээ. Энэ бол Рижигийн хамгийн аюултай чанар байсан юм. Тэр бусдаас огт ялгардаггүй байжээ. Рижиг яг юу ийм болгосон бэ? Энэ асуултад өнөөдөр хүртэл нэг мөр хариулт байхгүй. Зарим нь хүүхэд насыг нь буруутгадаг, зарим нь сэтгцийн эмгэгийг нь гол шалтгаан гэж үздэг, зарим нь бэлгийн гаж хүсэлтэй холбон тайлбарладаг. Гэхдээ эдгээрийн аль нь ч түүний үйлдэлийг зөвтгөж чадахгүй юм. Дэлхий дээр хүнд хэцүү хүүхэд нас туулсан мөртлөө бусдад хор хүргээгүй олон сая хүн бий. Эцсийн сонголтыг хүн өөрөө хийдэг.